Хэрэглэгч эрхийг хамгаалах тухай хуулийн шинжилсэн хариулгыг дээр ажиллаж байгаа улсын хурлын гишүүд. За улсын хурлын 7 гишүүн ажлууд бол ерөнхийдөө ди парламент байрлуулад орон нутаг болон бизнес эрхлэгч салбар нь бол саналыг авчихсан явж байгаа. За одоо бид нар хэрэглэгч эрхийг хамгаалах тухай хууль яагаад өнөөдөр Монголын ард түмэнд хамгийн хэрэгтэй хууль вэ гэхээр бүх хохирлолтой холбоотой асуудал, сэтгэл ханамжтай холбоотой асуудал, өдөр тутмын амьдралтай холбоотой асуудал нь өөрөө хэрэглэгч эрхийг хамгаалах тухай хуулиар буюу иргэний бага хууль байдалтай хамгаалагдах орчин өөрөө хэрэглэгч эрхийг хамгаалах тухай хуулийн дээр заагдсан байна. Тэгэхээр энэ хэрэглэгч эрхийг хамгаалах тухай хууль бол улсын хурлаар орж батлагдах ёстой гэдэг ийм зарчим дээр бол бид нар Монгол Ардын нам, ардчилсан нам, хүн нам, эрийн зөрийн ногоо нам, үндэсний хэвсэлгээд тодорхой хэмжээний бүрдсэн гишүүдэд бол энэ хуулийн төслөөр ажиллаад бол дуусч байна. Монгол Улсын их хурлын дарга зарц зэвийн амар баясгалангийн хэлсэнчлэн Монгол Улсын парламент 3 төгөлдрөшлөлтөөр явж байгаа. За үүний нэг нь бол хүн төвтэй. За өнөөдөр хүний эрхийн зөрчил дээр хамгийн их зөрчигддөг асуудлууд яг хэрэглэгчийн эрхийн зөрчил дээр үүсэж байдаг. Тэгэхээр хэрэглэгчийн эрхийн зөрчил бол хүний эрхийн зөрчил, дээрэс нь хэрэглэгчийн эрхийн зөрчил бол иргэний эрхийн зөрчил. Тэгэхээр бид нар энэ хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар бол гол барьж ажиллаж байгаа концепц маань бол хүний эрхийн зөрчил байхгүй байх ёстой. Дээрэс нь бол иргэний зөрчил буюу бид нар альва эрхийн зөрчилгүйгээр хэрэглэгч өөрөө хамгаалагдах нь сэтгэл ханамж болон иргэний эрхийн хамгаалалт томчтой байдал гэж үзэж байгаа. За хаврын чуулганд бол арай амжигаагүй шинжтэй байна. Намрын чуулганд өргөн барагдаад эцэлэгдээд явах уу гэсэн юм бодолтой байна.